За та бүхэнд эрхэм хүндэт прокурорууд, Монгол төрийн хууль цаазны зөвлөхүүд та бүхний энэ өдрийн түмэн амгалан айлтгаж энэ гайхамшигтай түүх тоон баярын мэндийг хүргэж чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Өнөөдөр бид шин цаг үед үүсч байгуулагдсан прокурорын байгууллагын ойг тэмдэглэж байна. Би хувьдаа Монголын төр үүссэн тэр цагаас тэнд гаргасан зарлиг тушаал, тэр хууль дүрмийг сахиулдаг, хардаг, хяндаг, тэр төрийн удирдлагад зөвлөдөг, хэлдэг тийм ухаант, тийм бэлэгт, тийм хүмүүс Монголын төрд байнга байжээ гэж ингэж боддог. Тийм учраас Монголын төртөө, Монголын төр ёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа ийм хүмүүс юм аа. Энэ эрхэм үүргээрээ та бүхэн бахархаж байх ёстой гэдгийг энд хэлье. Энд зөвхөн манай прокурорууд төдийгүй, тэдний гэр бүл, тэдэнтэй хамтарч ажилладаг манай прокурорын байгууллагын энгийн ажилтнууд, тэр хүмүүсийн төлөөлөл хөдөө орон нутгаас мөн төвөөс хүрэлцэн ирсэн байгаа. Төрөөс даалгасан энэ тусгай чиг үүрэг дотроо хамгийн хэцүү чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн прокурорын байгууллага, түүний ажилтнууд, прокуроруудаа Монголын үе үеийн төр үргэлж талархаж явдгийг энд бас хэлхэн зөв баха. Энд хамгийн гол нь манай прокурорын байгууллагын үе үеийг төлөөлсөн сайхан ахмадууд маань, тэдний төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр эд ажиллаа хийж байгаа тэр үеийнхэн хүрэлцэн ирсэн байна. Мөн прокурорын байгууллагад дөнгөж ажилд орсон залуус хүрэлцэн ирсэн байна. Энэ мэргэжлийг эзэмшиж улс орондоо сайн сайхан зүйл бүтээн, шудраг ёсыг тогтооно гэж бодож байгаа тэр оюутны төлөөллүүд бас биднийг харж байгаа гэдгийг энд хэлье. Ингээд тэр бүх хүмүүст энэ түүхэн баярын мэндийг дахин хүргэж, дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бас нэг болж байгаа юм өнөөдөр. 2010 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шүүх эрх мэдлийн шинтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр гэж баталсан. Өнөөдөр энэ ойн арга хэмжээнд би өөрөө хүрэлцэж ирсэн бас учиртай. Монголд олон ой болж байгаа. Олон газар, олон сум, аймаг, энд тэнд янз бүрийн ой болдог, баяр болдог. Тэр бүхэнд би очиод байдаггүй. Гэтэ та бүхний энэ ойн баяр дээр ирье гэж ингэж бодсон. Тэгэхээр энэ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийг гаргахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн, чин сэтгэлээсээ дэмжсэн хүмүүс бол манай прокурорууд, манай шүүхийнхэн, манай хуулийн байгууллагын хүмүүс байна. Бидэнд бас тааруу нэр байна. Бид нарыг шудраг бус гэж байна. Буруу шийдэж гин гэж байна. Хуулиа зөв болгоё. Бидний барьдаг хуулийг зөв болгоод өгөөч. Бидний хуулийг зөв болгоод өгөөч. Энэ явж байгаа хууль дүрмийг зөв болгоод өгөөч. Шинчлээд өгөөч. Цаг үетэйгээ нийцүүлээд өгөөч. Энэ ард түмний шаардлагад нийцүүлээд өгөөч гэж хамгийн их хүссэн, хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн төлөөлөл бол та бүхэн байна. Ийм учраас та бүхэн талархал илэрхийлэх гэж, баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм аа. Өнөөдөр баярын хурлын илтгэлд олон талархлын үг гарсан учраас би хэцүү талын, сорилт талын өнөөдөр ярья гэж ингэж бодсон. Энэ прокурорын байгууллагын ажил, прокурорын ажил гэдэг бол хэцүү ажил. Чи хууль зөрчсөн байна. Чамд ийм ял оноож байна гэж Монголын төрийн нэрийн өмнөөс хэлдэг ажил байхгүй. Түүнийг нь тогтоодог. Энэ бол хэрийн аавын хүү, хэрийн ээжийн охин хийдэг ажил биш. Энэ ажлыг та бүхэн үе үеийн Монголын төрд гүйцэтгэж ирсэн. Ийм ажил хийх бол хэцүү байдаг. Одоо улам бүр хэцүү болж байгаа. Тийм учраас би энэ чихэр нэгтсэн нялуун үгээр энэ баярын хурал дээр олон зүйл ярмааргүй байна. Хэцүү ажилтай хүмүүст үнэн үг хэрэгтэй гэж ингэж бодож байгаа.
Гашуунч байсан өнөөдөр бид ямар хүндрэл сорилт тулгарж байна, ямар хэцүү нөхцөлд манай хууль хяналтын байгууллагын ялангуяа прокурорын байгууллагын ажиллаж байна вэ гэдгийг энд хэлэх ёстой. Авилгачийг өнөөдөр авилгач гэж хэлдэг. Чамд тэдэн жилийн ял тохирч байна гэж хэлдэг. Ийм хүмүүс бол та бүхэн. Хууль зөрчсөн хүмүүсийг чи хууль зөрчсөн байна гэж хэлдэг. Хууль зөрчсөн үйл ажиллагааг нь илрүүлэхэд нь хяналт тавиа явж идэг. Бусад хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа хуулийн дагуу явж байна уу үгүй юу гэдгийг бас хянаад хараад сууж байдаг улсууд. Энэ утгаараа та бүхнийг шудраг ёсны харуулууд гэж нэрлэж байгаа. Төрийн нүд чиг гэж нэрлэж байгаа. Энэ хууль зөв хэрэгжиж байна уу үгүй юу гэдгийг харж байдаг, манаж байдаг манаач нар гэж нэрлэж байгаа. Ийм учраас та бүхний хууль шудраг ёсыг хэрэгжүүлэх гол хүмүүс энэ фронтын цэргүүд гэж нэрлэж байна. Энэ ажлыг хийхэд бол хэцүү болсон. Авилгал албан тушаалын хэрэг гэдгийг жирийн хүн хийдэггүй шүү дээ. Жирийн иргэн ийм хэрэгт орооцолддоггүй байхгүй юу? Манайхан заримдаа авилгач авилгын хэрэгээр энэ шийтгэгдсэн иргэн бүхэн тэгш эрэхтэй үнэн. Гэхдээ авилгалын хэргийг бол тэр тэгш эрэхтэй тэр борчуудын хүүхдүүд хийдэггүй байхгүй юу? Эннийг албан тушаалтай хүн хийдэг. Эннийг хууль ямар хамаатай юм бэ гэж үздэг хүн хийдэг. Энэ хэргийг хийсэн ч гэсэн би шийтгүүлэхгүй. Би тийм сүлжээтэй хүн, би тийм чадaltaй хүн гэж эрдэж бардсан хүмүүс хийдэг байхгүй. Энэ хүмүүстэй улаан гараараа тулдаг. Энэ хүмүүсийн нүүрэн дээр улаан нүүрэн дээр чи ийм хэрэг хийсэн гэж хэлдэг тэгж ялалдаг хүмүүс бол та нар. Энэ бол хэцүү ажил. Ингэж хэлэх, ингэж ярих бол хэцүү ажиллаа. Энэ ажлыг та бүхэн хийдэг. Хулгайч хүн өнөөдөр нэг хүнийг хохироодог. Ихэнхдээ нэг айлаас юм улгаалсан байдаг ихэнхдээ. Авилгач бол бүгдээс нь хулгай хийдэг байхгүй. Авилгач бол улсаас хулгай хийдэг. Авилгач бол ард түмнээс хулгай хийдэг. Авилгач бол Монголын 3 сая иргэнээс хулгай хийдэг. Ийм учраас авилгалтаа тэмцэнэ гэж ярьдаг. Тэгж хулгай хийдэг учраас авилгалтаа тэмцэх тэр авилгачийг олж яллах, тэгээд ялыг эдлүүлэх, түүнд нь хяналт тавих гэдэг бол тийм амар ажил биш. Хэцүү ажил. Мөнгө өөрөө хүчтэй байдаг. Авилгалын мөнгө маш хүчтэй байдаг. Өнөөдөр жирийн иргэн, өнөөдөр жирийн прокурор өөрийнхөө салин авах гэж, хүргэх гэж арга ядаж яваа. Жирийн иргэн хэдэн төгрөг олох гэж, ариун цагаан хөдөлмөрөөрөө олох гэж ядарч яваа. Хуруу хумсаа ухалж яваа. Авилгач шуудаагаар нь тэр умаар нь авилгалд аваад эргүүлээд түүнийг өөрийнхөө хэргийг баллахын тулд, ул мөрийг баллахын тулд, тэгээ баллуулахын тулд, тийм систем ажилуулахын тулд цацдаг байхгүй юу? Ийм учраас мөнгө хүчтэй, авилгалын мөнгө бүр хүчтэй, бүр аюултай. Ингэж Монголын төрийн утга учирыг, Монголын энэ явж байгаа замын утга учирыг балладаг юм аа. Ийм хүмүүстэй улаан нүрээрээ тулж, ийм хүмүүстэй ярьдаг, ийм хүмүүстэй хууль ярьдаг гэдэг бол хэцүү. Өнөөдөр энэ авилгалын мөнгөөр бүхнийг худалдаж авч байгаа. Улс төрийн намыг худалдаж авч байна, праксыг худалдаж авч байна, телевиз худалдаж авч байна, радио худалдаж авч байна, вебсайтууд худалдаж авч байна. Та бүхний хамгийн итгэдэг шудраг хүний чинь худалдаж авч байна. Шудраг өмгөөлөгчийг худалдаж авч байна. Монголд шудраг өмгөөлөгч нар би хамгийн нэр хүндтэй өмгөөлөгчийг худалдаж авч байна. Хамаагүй их мөнгө хайж байна. Ийм учраас тэр их мөнгө, хэмжээгүй их мөнгө хайдаг учраас тэр нь авилгалын мөнгөний хүчин тэндээ байдаг. Хар хүчин тэндээ байдаг, адан тэндээ байдаг байхгүй. Ийм системийг өнөөдөр бий болгож байна. Өнөөдөр энэ авилгалын тухай, авилгалын гэмт хэргийн тухай, үүний мөн чанарын тухай хүмүүс ярихгүй байна. Муухай байна л гэж ярьдаг. Өнөөдөр энэ тухай ярихаасаа хүмүүс зүрхшээж байна, айж байна. Энэ авилгалын гэмт хэрэг гэдэг нь юу юм? Ягаад аюултай байдгийг бэ гэдэг гидс дотрыг ярьж өгөх хэрэгтэй. Анатомийг ярьж өгөх хэрэгтэй. Тэгжээж хүн ойлгодгийг. Үүнийг сануулах хэрэгтэй. Энэ ажлыг бид хийх ёстой. Авилгалтай тэмцэнэ гэдэг бол тийм амар ажил биш. Өнөөдөр авилгач танаа гэрт ороо суудсан байна. Телевизийн чин дэлгэцээр дамжуулаад захиалгатай нэвтрүүлэг хийгээд хэдэн зуун сая төгрөг хайж жагаад захиалгатай нэвтрүүлэг хийгээд бүх телевизээр цацж байгаа. Хичнээн сайхан болох тухайга. Өнөөдөр та нар хойноос нь явж
Чэйжнийхээ махыг барж явж нэг авилгач бариад шийтгсэн чинь араас нь та бүхнээс хүүхдүүд чинь асууж байгаа. Ээжээ ааваа та нэг шийтгээл яллаад байсан. Эн чинь ийм л гавьяатай хүн байсан байх штэ гэж. Ингэж ард түмний тархийг угаах гэж оролдож байгаа. Ингэж Монголын ард түмний гинэн юм, мартамхай юм, өрөвч юм гэж ингэж харж байгаамаа. Тэр авилгачд өнөөдөр улсын их хурлын гишүүдтэй түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон. Өөрийн төлөөлөлтөд, өөрийн намтаа, фракцтай, байгууллагатай би үгээ хэлэхдээ хэлсэн жирийн иргэн хийдэггүй маа. Авилгачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж идэг. Тим жирийн иргэн байдаг юм уу телевизтэй? Тим намтаа жирийн иргэн байдаг юм уу? Тим борчуудын хүүхэд бий юу? Тим улсын их хурлын гишүүдээр өмгөөлүүлсэн тим жирийн иргэн бий юу? Тэгээд түүгээр дамжуулж тэднийг гар хөл болгож өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх гэж үздэг. Тим жирийн иргэн бий юу? Ийм учраас энэ дээр ялгаж салгаж хандах ёстой. Ийм учраас албан тушаал авилгалын хэрэг дээр бид ялгаатай хандах ёстой юм аа гэдэг. Энэ нь ийм учиртай. Өнөөдөр ийм хүмүүсийн тухай 1-2-оор ярьдаг байсан бол одоо нэг хэсгээр ярьдаг боллоо. Одоо бүлгэллээр нь ярьдаг боллоо. Өнөөдөр энэ хүмүүс 1-2 үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо өнөөдөр хууль гаргадаг боллоо шүү дээ. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалд суудаг боллоо. Засгийн газар огцрох уугүй юу? Хэдэн сайд огцруулах уу? Хэнийг ажилуулах уугүй юу гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах уу? Ямар ажлыг зогсоох уу гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох уу гэдгийг шийддэг болж шүү дээ. Ийм байж болох уу? Ийм зүйлийн өмнө бид нар бууж өгөх ёстой юу? Бид ухрах ёстой юу ийм зүйлийн өмнө? Би ийм үгийг хэлээд ад болдог. Та бүхэн ийм ялыг олж тогтоогоод ад болдог. Та бүхнийг нэрээр чинь бичиж авсан явж байгаа. Тэрнтэй тооцоо бодно, хариуцлага бодно. Намайг яадаг гэж бодож байна та бүхэн? Хэдэн зуугаар нь хөлсийн төлж, мөнгийн төлж өмнөөс нь ажилуулдаг. Бүхэл бүтэн айрамтай, Facebook гэж байдаг, нүүр хуудас, нүүр ном гэж яриад байгаа. Тэн дээр хэдэн зуун бүртгэлтэй, хэдэн зуун хуудас, пэйж гэж яриад байгаа, хуудастай. Twitter гэж байгаа. Өнөөдөр нийгмийн анхаарлыг татдаг жиргээ. Хэдэн арваар нь хуурамч бүртгэл нээсэн, аккаунт гэж яриад идэг. Нээсэн сууж. Өнөөдөр тэд нар нийгмийн уур амьсгал, нийгмийн бодлогыг тодорхойлох гэж оролдож байна. Үүгээрээ аюултай байгаа. Үүгээрээ аюултай байгаа. Өнөөдөр тэд нар нийгмээр чинь, хүүхдээр чинь таныг зөвхүүлж байна. Учир мэдэхгүй залуусаар таныг зөвхүүлж байна. Хараалгаж байна. Үүгээр энэ авилгалтаа тэмцэн. Авилгачаа чи боль гэж хэлнэ гэдэг бол аюултай байхгүй. Чи авилгал авахаа боль, энэ ажлаа зогсоо. Наад ажлаа өг гэж хэлнэ гэдэг бол аюултай. Авилгач та нарыг бөхөлзүүлэх л гэж үзнэ. Та нарт нэг эрх бий Монголын төрөөс өгсөн. Авилгачийг та нар бөхөлзүүлэх ёстой. Авилгачийн өмнө та нар бөхөлзөж болохгүй. Авилгачийг бөхөлзүүлэх үүрэгтэй та нар. Тийм хуультай, яллах хуультай, олох хуультай, тэмцэх хуультай. Тийм эрхийг та нарт өгсөн шүү. Хууль ёсоор өгсөн. Үндсэн хуулиар, Монгол улсын хуулиар өгсөн. Тийм учраас та бүхэн тэр эрхэндээ, тэр үүргэндээ, тэр хариуцлагатай, тэр манаанда, тэр харуулдаа үнэн ч зогсох хэрэгтэй. Би хамгийн гол хэлэх гэсэн юм бол мөнгөтүүд нь битгий бөхөлзөө. Мөнгөгүүд нь бол харин чадал муутаад нь бол үйлчил. Бас яавал өршөөж болох уу? Яавал арай одоо тэр хуулинд байгаа тэр хамгийн бага ялыг нөхч болох уу? Тэрнийг хар. Албан тушаалтаад нь битгий бөхөлзөө. Алба ажилгүй анх удаа алдсан байгаа, гинтсэн байгаа тэр хүмүүст нь та нар үйлчлэлд. Тэр хүмүүст нь хуулийн ойлгуулалт. Чи ийм алдаа хийчих, чи ийм хуулийн дээгүүр гიშгцэн байна миний дүү. Бид нар тийм хууль хийж өгсөн шүү дээ. Эвлэрүүлдэг, зуучилдаг тийм хууль. Тэр хуулийг ажилуулал да. Тийм улсууд хэдэн мянгаараа байгаа. Нөгөө талд нь тэгэд даварсан этгээдүүд 10-20 л байгаа байхгүй юу? Тэр 10-20-төө тэмдэглэж аваад тэмц. Тэр ядуу зүдүү ард иргэдийн хүүхдүүдтэй тэр мөнгө муутай явж байгаа. Тэр Монголд баялаг бүтээх гээд хуруу умсаа углах гээд зүтгэж байгаа. Тэр хүмүүсийн хойноос хөөцөлдөд тэднийг мөрдөж, тэдний халааснаас сүүлчийн сайнных нь мөнгийг, сүүлчийн талхных нь мөнгийг битгий аваа. Битгий тэднийг дарамтал. Хэрэггүй. Тэдэнд зөөлөн ханд.
Болохгүй задарсан улсад нь та бүхэн төмөр нүрээ харуул. Би хэлдэг. Чиний эрх ашигаас илүү Монголын эрх ашиг гэж байдаг юм аа. Ийм ажлыг чи хийж болохгүй. Одоо бол гэж. Авилгалын хамгийн аюултай нь Монголын төрийг өөр юм болгож. Ард түмний төр байх ёстой шүү дээ. Сонгогдсон хүмүүсийн төр байх ёстой шүү дээ. Манай ард түмчин төрөө бий байгуулж яах гэж сонгож байгаа шүү дээ. Гэтэл тэр ард түмний төрийг замаас нь булааж авч байгаа. Яг зэвсэгт дээрэмчид шиг булааж авч байгаа. Тэгээд өөр юм болгож байгаа. Энэ хурлын гишүүд гэдэг чинь тоотой юм шүү дээ. 76хан тоотой. Тэрнийг дотор нь намаар нь хуваана. Тэднийг дотор нь фракцаар нь хуваана. Тэднийг дотор нь мөнгөтэй мөнгөгүйгээр нь хуваана. Тэгээд хувааж авна. Тэгээд хоорондоо ярина. Тэгээд хүсэл зоригоо тэдэнд тулгана. Ямар учраас авилгал гэдэг улс оронд гадны дайснаас аюултай вэ? Гадны дайсан Монгол руу довтлоод ирэхэд бид нар бүгдээрээ нэгдэж зогсоод эх орноо хамгаална. Бидний бүх үе тэгж ирсэн. Бид тэгэх болно. Монгол улсад гадны дайсны аюул тохиовол. Гэтэл энэ авилгал гэдэг чинь хуваадаг байхгүй юу? Хуваагаад байгаа. Намаар нь хуваагаад, өмчилж аваад, өмч хөрөнгөөр нь хуваагаад, гишүүдээр нь хуваагаад, бодлого тодорхойлогчдоор нь хуваагаад, хувааж Монголын төрийг сарниулдаг. Хувааж Монголын төрийг сулдуулдаг. Тэр төрд үнэнчээр зүтгэж байгаа хүнийг мохоодог. Мохоох гэж оролддог. Улсын хурлын гишүүд дотор шудраг гишүүд олон биш байгаа. Зүтгэж байгаа ард түмнийхээ нэрийн өмнөөс энэ хийх ажлаа хийх юмсан гэж бодож байгаа гишүүд би. Өнөөдөр тэр хүн лөө мессеж уул дарамталдаг. Дараа нь чамайг дэмжихгүй гэж хэлдэг. Миний л хэлсэн сайдыг та нар сонгоороо гэж ерөнхий сайдыг өнөөдөр дарамталдаг. Та нар тэр сайдаар ажил хийх гэж байна гэж бодож байна уу? Тим этгээдүүд хоёрхан зорилго тавьдгийг. Чи сайд болоод миний хэлснийг л хий. Надад авилгын мөнгө авчирж өгөө чи. Хоёрт нь чи бусдын хийх гэж байгаа юмыг битгий хийлэг. Болохгүй. Ийм төрлийн түшээ байж болох уу? Ийм төрлийн бодлого тодорхойлогч байж болох уу? Үүнийг бид өөрчлөх ёстой. 25 жилийн өмнө монголчууд энэ хүйтэн талбай дээр бид нар жагс цуглаж байхдаа төрдөө ажиллах улсуудаа, бодлого тодорхойлох улсуудаа өөрсдөө сонгодог болёо гэж мөрөөдөж ирсэн. Үнийг өөрсдөө оролцоод нэг сонгодог болъё. Өөрсдөө нэг өрсөлдүүлж байгаа эдэн дотроос арай гайгүйг нь явуулдаг болъё гэж. Тэр 25 жилийн өмнө асуудал байсан. Саяын тэр өршөөлийн хууль гэдэг нэртэй зүйл бол тийм бүр нэртэй гарч байгаа. Ардчилсан сонгуул явуулсан 25 жилийн ов. Ардчилсан парламент Монголд байгуулагдсны 25 жилийн ов тохиолдуулан гэж. 25 жилийн өмнө бид тийм ариун гэгээн хүсэлтэй. Тэр төрдөө ажиллах, төрдөө бодлого тодорхойлох хүнийг сонгох нь хамгийн чухал байлаа. Тэр сонгуульд ялагдсан ч гэсэн бид нар баярлан дэвхцэж байсан. Аль нам нь ялагдах нь яах вэ? Хэн сонгогдох нь яах вэ? Ардчил яллаа, ард түмэн яллаа шүү дээ. Монголчууд өөрсдөө төрөө байгуулдаг боллоо гэж бид нар нүдэндээ нь улмастай баярлж явсан юм аа. Гэтэл өнөөдөр төрж шургалсан тэр авилгачид тийм төлөөлөл зөвхөн төрийн албаар дамжуулж мөнгө хийдэг, баяжих гэж үздэг тэр улсаасаа яаж салах вэ? Тийм хүнээс яаж салах вэ гэдэг өнөөдөр асуудал болоод байна. Өнөөдөр Монголын төр тулгамдсан хамгийн том асуудлын нэг энэ болж байна. Тэр бүрэн ихээр хуйглагдсан. Тэр хэд хэдэн удаа сонгогдсон гэж үздэг. Тэр өөрийгөө шудраг гэж үздэг. Эх орныхон төлөө гэж орилж чаддаг. Монгол үгийг хэн ч адилхан хэлнэ шүү дээ. Тэгж чаддаг. Гэхдээ цааталдаа хамаг муу мухайгаа нуусан байдаг. Тэр хүмүүсээс яаж салах вэ? Тэр уулын чинээ цагаан зорилгыг туулаан чинээ хар болгодог гэж ярьдаг шүү дээ. Савтаас үүнд нэг тусал одоо тараг тусаахад гашилдагтаа л адилхан юм да. Тэр тусал тарга ардаа нуусан. Тэр халбаг хороо ардаа нуусан. Тэр хувийн явц сонирхлоо ардаа нуусан. Өмнөө худлаа ярьдаг. Тийм этгээд. Тийм бодлого тодорхойлох гэж оролцож байгаа улсаас бид яаж салах вэ? Намайг ад үздэгий. Энэ худал ярьж гин гэж. Би энэ үгийг хэлэх ёстой. Энэ үгийг хэлснийхаа төлөө худал ярьж гин гэж хэлүүлдэг болсон. Би хэлснийхаа төлөө л явдаг. Би энэ үгийг гудамжинд байхдаа ч хэлж ирсэн. Би энэ үгийг гишүүн байхдаа ч хэлж ирсэн. Би энэ үгийг гишүүнээс хөөгдөөд өөрөө өргөдлөгөөд гарч байхдаа ч хэлээд гарч ирсэн. Би энэ үгийг өнөөдөр Монголын төрийн тамгыг атгаа сууж байгаа хүний өвдөж би хэлж байна. Би нэг л аашаараа байна.
Энэ авилгалтаа тэмцэн, авилгалтаа одоо эсэргүүцэн гэдэг бол миний аран шин. Түүнээс биш энэ миний амлалт биш. Би хонь хариулж өссөн хүүхэд. Хонь хариулж явсан. Өнөөдөр хоттой хоньны чинь тал алга болцсон. Гэтэл хоттой хоньны чинь талын оронд тэр хоньыг чинь барьж идсэн тэр хоньны арьс нөмөрсөн чон ороод ирсэн байна. Яах вэ? Бүтэн хоттой хонь байна гэсэн чинь тал нь хоньны арьс нөмөрсөн нөгөөдүүл ороод ирсэн байна. Үлдсэн талыг барих гэж байна. Чамааг барих гэж байна. Ийм байгаа тохиолдолд бид нар ярих л ёстой. Ямар хууль гаргаад юу хэлэлцээ сууж байна. Хичнээн их сануулж хэлж байна. Сануулж хэлэх л эрхтэй. Та нарын өмнөөс шаардлагатай бол сануулж хэлье. Хэцүү юм чинь хэлье гэж би хэлж гарч ирсэн. Өнөөдөр ийм байгаа энэ үгийг хэлж байгаа. Энэ үгийг хэлснийхаа төлөө, авилгачийг авилгач гэж хэлснийхэн төлөө, авилгачийг чи бол, чи зогс, чи над ажиллаа өг гэж хэлснийхээ төлөө, та бүхнийг урамшуулсны төлөө, авилгалтаа тэмцэж байгаа тэр хүмүүсийг, тэр үнэнхээр тэргуун галын шугам дээр үзэж яваа тэр хуулийн байгууллагынхыг урамшуулсныхаа төлөө, тэр үгийг хэлснийхаа төлөө би адуулдаг. Би хэлэх болно цаашаа. Би дэмжих болно. Би шудраг юмны төлөө, тэр их мөнгөнд бууж өгөхгүй зүтгэж байгаа тэр хуулийн байгууллагын ажилтан, тэр төрийн хууль цаасны зөвлөхүүдийг би өмөөрөх болно. Тэр хүмүүсийн талд би зогсох болно. Авилгач авилгалд авсан мөнгөөрөө үйлдвэр барилаа гэж сонссноо та нар? Үйлдвэр барьдгүй маа. Одоо сүлжээ үүсгдэг болсон. Одоо нэг аюул болчиход байна л да. Манай баялаг үтээж байгаа улсууд үйлдвэр барьж гаднаас оруулж ирдэг нэг ч юм гэсэн Монголдо хий гэж ёстой хуруу хумсаа эмтэлж яваа. Тэгэхэд авилгач бол үйлдвэр барьдаг. Авилгач бол нам байгуулдаг. Авилгач бол фракц байгуулдаг. Авилгач бол гишүүнийг худалдаж авдаг. Авилгач бол телевиз худалдаж авдаг. Авилгач бол тэр хуурамч фейсбુકийн аккаунтуудыг тэр бүртгэлийг худалдаж авдаг. Тэр твиттерийг худалдаж авдаг. Тэр сонин худалдаж авдаг. Хамгийн нэр хүндтэй гэж үзэж байгаа тэр нэвтрүүлгүүдийг худалдаж авдаг. Тэр телевизийг худалдаж авдаг. Тэр сэтгүүлчд мөнгө өгдөг. Тэдний үгийг дамжуулахгүй бол тэднийг боодог, хордог. Ийм л болсон юм. Тийм юмд мөнгө зарцуулж байгаа. Тийм юмд мөнгө зарцуулаад сайд тавиад эргэж сонгогдоод эргэж тэр мөнгө олж авахын төлөө явдаг. Тийм учраас л тэр ажлыг зогсоож байгаа. Тийм учраас Монголын ард түмний тэр эрх ашиг ямар хамаа байна? Монголын ард түмэн зовн уу, ажилтаа байна уу, мөнгө нь хүрчээнэ үү, хүрэхгүй байна уу? Өнөөдөр жирийн хүмүүсийн амьдрал ямар хүнд байна? Өнөөдөр дансандаа тэрүүн төгрөгтэй аж ахуй нэгж гэж бараг алга боллоо штэ. Өнөөдөр үнэхээр одоо юм олоод ашиг хийгээд явж байгаа, үйлдвэрлэл хийгээд явж байгаа хүмүүсийн амьдрал ямар хэцүү байна? Өнөөдөр худалдаа хийж байгаа хүний амьдрал ямар хэцүү байна? Нэг өдөр зогсоод олдог байсан мөнгөө сар зогсоод олж чадахгүй байна штэ. Тэр хүмүүсийн төлөө гэж худлаа ярина наадуулчихна. Тэр хүмүүст очих ёстой ажлын байрыг наадуулчихна хулгайлж авч байгаа. Тэр бондын мөнгө гэдгийн цаана, тэр янз бүрийн хөрөнгө оруулалт гэдгийн цаана, тэр сайдын нэрээр хулгайлж авч байгаа. Тэгээд тийм хүмүүсийг томилох гэж оролдож байгаа. Тэгж бизнес хийж баяжаад байна. Би энд л дургу. Би үүнийг л үзэн яддаг. Чи бизнес хийх юм бол улс төрөөс гараад тэр хийдэг юмаа хийгээл яв гэж хэлдэг. Чи улс төрд байж болохгүй, чи сайд байж болохгүй. Би зарим хүнд хэлдэг, чи их хурлын дарга, чи ерөнхийлөгч, чи ерөнхий сайдын албан тушаал, чи намын даргын албан тушаал лавл тэнцэхгүй гэж. Би өмнө нь зарим хүнд хэлж ирсэн. Үнэхээр чи юм хийх гээд хүсэл чинь ориглоод байгаа бол тэр хийдэг юмаа улс төрөөс гараад хий. Тэр гишүүнээс гараад хий. Гэтэл тийм юм хийх гэж зүтгэснээс тэднийг худалдаж авч, тийм сүлжээ босгож, түүгээр өөрийгөө хуйгалж, хамгаалуулж хийх гэж оролдож байна. Тэгээ хамгийн гол нь энэ ард түмэн гинэн, энэ ард түмэн мартамхай, энэ хүмүүс рүү ийм нэвтрүүлэг явуулаад байхад, ийм зураг эвлүүлээд байхад энэ хүмүүс ойлгоно. Өнөөдөр наадуулчин 10 талаас, 10 тал гэж байдаг бол 100 талаас тогтолж байгаа. Хэцүү. Яах гэж та нарыг Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм? Авилгачийн өмнө бөхөлз гэж хэлэх байсан бол яах гэж Монголын хуулийг сахиул гэж хэлсэн юм бэ? Яах гэж Монголын ард түмэн надад шудраг ёсны төлөө тэмц гэж намайг сонгосон юм бэ? Тэр авилгачийн эрх ашигыг гүйцэлдүүлэхийн төлөө би байх байсан юм болов.
Тэр авилгачийг хамгаалахын төлөө, тэр тусгай сонирхлыг хамгаалахын төлөө намайг ажилуулах гэсэн бол яах гэж надад тэгж хэлсэн юм бэ? Яах гэж надад тэгж ажиллаж болно гэж итгүүлсэн юм бэ? Хизээч тийм эрх ашигын төлөө явахгүй. Хизээч тийм авилгачийн өмнө бөхөлцөхгүй. Би хэлдгийг тэр зарим хүний үгийг сонсч болно. Шүүлтүүртэй авах хэрэгтэй. Бөхөлзөж болохгүй, үгийг сонсч болно. Авилгалтаа тэмцэх гэдэг бол сонгуулийн үед хэлээд өнгөрдөг ажил биш ээ. Авилгалтаа тэмцэх гэдэг бол сууж байх үедээ хийдэг ажил. Ажилтаа байх үедээ хийдэг байхгүй, гудамжинд орилдог үг биш юм. Прокурор хийж явахдаа чи шудраг бай. Прокурор хийж явахдаа чи хуулийг, Монгол улсын хуулийг чанд сахиул. Битгий чадалгүйдэн дээрлэх. Битгий чадалтайх нь өмнө бөхөлзөө. Чамд тийм эрх өгсөн шүү дээ. Чамд тийм итгэл хүлээлгэсэн. Тийм учраас чамайг Монголын төрийн хууль цаазны зөвлөх гэж байгаа. Зөвлөх гэдгийн цаана нүд гэж харж байгаа. Зөвлөх гэдгийн цаана харуул гэж харж байгаа маа чамайг. Муу битгий оруулаа. Сайныг хамгаалаа гэж чамайг тавьсан. Өнөөдөр авилгалтаа тэмцэн. Яг сонгуул болоод ирэхээр шудрагаас тогтоон барина гэд баахан лоозон ярьдаг. Энэ сонгуулийн үеэр ярьж болно, хэлж болно, ард түмэндээ хэлж болно. Итгэсэн үед нь тэр ажлаа яг тэр ажлаа авсныхаа дараа хийх л хэрэгтэй. Тэр зарчим дээр хатуу суух хэрэгтэй. Ингэхгүй бол чи ард түмнээс урвсан болно. Миний хамгийн их итгэж явдаг зарим нэг их хурлын гишүүд өнөөдөр ямар нөлөөнд орсон юм бэ мэд. Тэдний өмнөөс ярьж явж байгаа. Тэдний өмнөөс үг хэлж явж байгаа. Энэ бол сонгогчийнхоо эрх ашигыг үл огоорсон огоорлт шүү. Чи энэ ажлыг үгээр хийхгүй. Үйлдэлээр хийнэ. Чи энэ ажлыг гаргаж байгаа хуулиараа хийнэ. Тэр хуулийн үг өгүүлбэр бүхэн дээр дарж байгаа тэр саналаараа л хийнэ. Үгээрээ л харуулах ёстой. Үнэхээр энэ ийм үг хэлнэ гэдэг бол, ийм ажил хийнэ гэдэг бол хэцүү. Би хэлдгийн төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтан ганцхан том шалгалт биш шүү. Чи авилгалтаа тэмцэж чадж байгаа бол, чи тэр их мөнгөний өмнө, чи тэр их амлалтын өмнө, чи тийм юмны өмнө толгоо өндөр зогсож чадж л байгаа бол чи шалгалтаа давж байна. Бусд нь яах вэ? Ард түмний татврын мөнгөөр ороод ирсэн тэр хэдэн төгрөгийг хэн ч хувааж чадна. Хэн ч өнөөдөр гой юм ярьж чадна. Хэн ч өнөөдөр тэр сайд даргын ажил гэдэг дээр очиод нэг өдөр өнгөрөөж чадах л байна. Ганцхан шалгалт бол тэр. Чи наад мөнгө аваад гар. Чи наад үгээ татаж ав. Чи миний өрөөнөөс гар гэж хэлж чаддаг. Чи энэ хуулийг хэрэгжүүл. Чи хууль зөрчиж байна гэж хэлж чаддаг. Тийм л ажил хэрэгтэй. Авилгачид бол санаанд оромгүй юм хийн шүү дээ. Хуульчид үдсэн дээ. Гэрийнх нь гадаа очиж орилно. Ир гарсан ээж рүү нь хүртэл дайруулна. Настаа өндөр ээж рүү нь хүртэл дайруулна. Хүү чинь хүн алах гэж байна гэж телевизээр 7 хоног сар үлгэлнэ. Амийн өршөөгөөч цаг минутаар хэмжигдэж байна гэж. Хормоор нэг хором өнгөрөхтөл өччих гээд байна гэж. Эрлэгийн элчтээс үг эх рүү чинь ирж байгаа. Тэгээд аваад явж байгаа. Тим юмыг давах хэрэгтэй. Тим юмыг давж байж, тим юмны өөдөөс сүр зогсож чаддаг л байх хэрэгтэй. Уучлаад өгөөч, өршөөгөөд өгөөч. Та нар ийм юм үзээ. Бид нар ийм юм үзсэн улсууд. Хэцүү байсан шүү. Хэцүү байдгийм аа. Үхэхээр айлгана. Өлсгөөр айлгана. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад авахаар даралт ихсгээр айлгана. Эмнэлэг твтгэхээр айлгана. Гэхдээ тийм л айлгах, тийм л эмзэг эрүүл мэндтэй байсан бол битгий дээр ард түмний мөнгнөөс хулгайлалдаа л гэж хэлсэн. Би энэ үгийг хэлээгүй ш хэлсэн юм аа. 2009 оны 6 сарын 18-ны өдөр би тангар өргөхдөө хэлж ирсэн. 18 гэдэг энэ өдрөөс эхлээд төрийн мөнгнөөс хулгайлахаа зогсоо. Авилгал авахаа зогсоо та нар. Үүнээс өмнө хий чинь өршөөё. Би 19-ны өдөр би өршөөлийн хууль санаачилж оруулна гэж байгаад би оруулж ирсэн. Би оруулж ирсэн. 2009 оны 6 сарын 19. Бид нар нэг шугам татаж үдсэн юм шүү. Өнөөдөр улсуу тэгж яриад байгаа. Өнөөдөр нэг өршөөл гаргая. Алдсан эндсний өршөөч хий. Тэгээ цаашаа явъя гэж. Бид хийсэн юм аа энэ нэг. 7 жилийн өмнө хийсэн.
Тэгээ тэн дээр авах сургамжич гарсан, хэцүү юмч гарсан. Хүнд байдгийг. Тэнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нь хүртэл автдаг. Би хүн уучлахдаа ам бодож уучлж ийсэн. Үнэхээр цаг хормоор хэмжигдээд байгаа юм бол гэж ам бодож уучлж ийсэн шүү. Би хүн уучлахдаа би Монгол улсынхаа нэрийг бодож уучлж ийсэн. Би 40-50-аар нь би 200-300-аар нь албан тушаалтны гэмт хэргийг би уучлаагүй. Амийг чинь бодъё доо гэж би уучлж ийсэн шүү. Монголынхоо нэрийг бодъё гэж би уучлж байсан юм аа. Өнөөдөр над руу тэгж дайрд. Өнөөдөр тэр хөлсний этгээдүүд өнөөдөр өдөржин юм бичиж байгаа. Миний хамгийн их итгэдэг шудраг гэж үздэг шудраг хонны дуу хоолой байдаг. Тэр сонин тэр хэвлэл мэдээллийн хэрэгслэр тэгж над руу дайрч. Хэдэн талаас минь. Зүтгэнэ энээс буцаж болохгүй. Бид ухрах юм бол яах юм бэ? Бид нугарах юм бол хэн нугарахгүй байх ёстой. Бид ухарч болохгүй. Бидний ард түмэн байгаа. Бидний ард Монгол улсын эрх ашиг байгаа. Прокуроруудаа, хууль хэрэлтийн байгууллагын ажилтнуудаа ийм юмны үед бид бууж өгч болохгүй. Бид урагшаал явах ёстой. Монгол шудраг сахиулахын төлөө, хууль сахиулахын төлөө бид урагшаа явах ёстой. Энэ ажлыг бид хийх ёстой. Өнөөдөр надад авилагч чинь барьж аваад бариад авахд би баригдаагүй байх гэж орилдог болсон ч үү. Хэргийг барьчаад хүү чи ийм хэрэг хийцэн байна гэхэд би хийгээгүй л гэж орилоод байдаг. Үгүй ийм нотлогоотой байна гэдэг тэр худлаа л гэж орилоод байдаг. Би хэлмэгдлээ гэдэг. Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн гэж хэлдэг. Тэр авилагч өнөөдөр цагаадж явах юм бол Монголын төр тэр өдрөөс эхэлж харлана. Авилагчид өнөөдөр цагаадж явах юм бол Монголын төр тэр цаг мөчөөс эхэлж харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна. Бидний үг дээдсийн түүхтэй төрөө, шудраг явж ирсэн төр. Бид нэгэн цаг үед, богинохон цаг үед ажиллана. Бид энэ үед л үүргээ биелүүлэх хэрэгтэй. Бид энэ үед төрийн тэр алтан гагнаас тэр алтан хэлхээ нь болоод тэр нэг гинж нь болоод төрсөн цаг үедээ энэ ажиллаж байгаа үедээ энэ ажлаа хийгээл бууж өгөхгүй цаашаа явах л үүрэгтэй. Хүн төрийн дор амьдрнаа. Төрийн дор амьдрна гэдэг хуулийн дор амьдрна гэсэн үг. Төр гэдэг бол ардчилсан улс оронд хууль гэсэн үг. Төр эзэнгүй байна энэ тэр гэж. Заавал нэг эзэн сууж байх ёстой юм шиг. Заавал нэг их мөнгөтэй авилагч сууж байх ёстой юм шиг. Заавал нэг хүчтэй сүлжээтэй хүн сууж байх ёстой юм шиг гэж ойлгоё. Төр гэдэг бол хууль гэсэн үг. Төр бол ёс суртахуун гэсэн үг байхгүй. Тэрнийг хэрэгжүүлэхийг л бид нар шаардж явах ёстой төрийн систем. Өнөөдөр тэгж ярьдаг болсон. Тэгж хэлдэг болсон. Би хэлдгийг чи хэрвээ авилга аваагүй бол чи хэрвээ гэмт хэрэг үлдээгүй юм бол хой. Тэр шүүхээрээ шийдвэл. Чи шүүхээр шийдүүлээл ир. Би 1994 онд энэ хэрэг хийсэн байж магадгүй гэдээ асуудал орж ирэхэд би өргөдлөө гэд улсын их хурлын гишүүн гэд тэр асуудал орж ирсэн өдөр нь би цахиагийн элбэгд орж миний биеийг улсын их хурлын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж өгнө. Бүрэн эрхээсээ татгалзаж байна. Миний бүрэн эрхийг цуцалж өгнө гэж өргөдөл бичиж өгөөл тэр өдөр нь би их хурлын гишүүн биш болж ирсэн. Би шудраг шүүхээр Монголын шүүхээр би хэрэгээ шийдүүлье. Би хэрэгээ шүүлгийе гэж явж ирсэн. Хэрэг хийгээгүй байх элбэгд орж нэр төрийг цагаатглаа гэд Монголын шүүх шийдвэр гаргаж ирсэн юм шүү тэр үед. Тэгдгий. Хэрэг хийгээгүй хүнийг хийгээгүй гэж хэлдэг юм Монголын төр. Хийсэн хүнийг хийсэн гэж хэлдэг юм аа. Ийм нүдтэй Монголын хуулийнхан. Ийм уламжилтаа Монголын хуулийнхан. Хүмүүс хэлдэг шүү дээ. Янз бүрээр л яриад байна. Шүүхтээрээ очиж үнэн мөнөө шүүлгэе. Чи тийм мундаг их хурлын гишүүн юм бол тэндээсээ л зүгээр гарах өргөдлөө л өг. Тэгэл гар. Тэгэл тэр шүүхийн өмнө оч. Тэр бүрэн эрхээсээ, тэр хуйгалсан эрхээсээ л татгалз. Тэр улс төрд оролцож энэ улс орны амьдралыг баллахаа болил доо. Ард түмэн бол алдааг уучлж чаддагий. Харин мэдсээр байж хийж байгаа гэмт хэргийг бол уучлдаггүй шүү. Чи хууль сахиулах ёстой үүрэгтэй байдлаа хууль зөрчиж байгаа бол ард түмэн уучлахгүй. Чи тэр мөнгийг завших ёсгүй мөртлөө завшиж байгаа мэдсээр байж завшиж байгаа бол чамааг уучлахгүй. Ард түмэн зарчмаасаа ухарч байгаа, үнэт зүйлээсээ ургаж байгаа тийм юмыг олон хүмүүс үзэж чаддаггүй маа. Ард түмэн хүмүүсийн итгэлээр, өөрсдийнх нь итгэлээр тоглохыг, тэр итгэл рүү нь ус цацхыг уучлдаггүй маа. Ард түмэн уучлахгүй, ард түмэн болохгүй гэж хэлээд байхад өнөөдөр их хурл суучаад өршөөнө гэж ингэж хэлээд байна. Би хүн өршөөхийн эсрэг байгаа юм биш. Би хүн өршөөхийн төлөө байна. Би тэр ядуу зүудөө тэр анх удаа алдсан
тэр хүмүүсийг өршөөхийн төлөө байна. Би үнэхээр тэр гуй дагуулж хүзүү тээж явуулаад байгааг нь л би авч үлдээ гэж. Тэр болохгүй гуй дагуулж хүзүү гэж. Тэр 1000 хүн өршөөх гэж хажууд нь 100 албан тушаалын гэмт хэрэгтэн 100 авилгалд одоо тэр мөрдөгдөж байгаа этгээд 100 хууль бусаар хөрөнгөцсөн этгээд тэр олон мянган хүнийг залилсан этгээд тэр мөн угаасан этгээдийг өршөөх гээд байгааг л боль гэж. Түүнээс биш би тэр гэм хийсэн гэмээ ухаарч байгаа анх удаа орсон тэр эхчүүд, эмэгтэйчүүд, тэр өндөр настай хүн, тэр насанд хүрээгүй хүүхэд, тэр даривсан, доргисон тийм алдсан хүмүүсийг би өршөөхийн төлөө байгаа. Одоо намайг түүгээр барьцаалж байгаа. Хэдэн мянган хүн суллах гэж байгаа гэж одоо ярьж байгаа. Наач авилагчдын хийж байгаа ухуулга. Тэгэж хэлнэ. Ерөнхийлөгч түүнийг зогсоож байна гэж. Би тэр хэдэн мянгыг зогсоогоогүй. Би тэднийг өршөөхийн төлөө байгаа. Ингиж гэмт бүлгэллийн хувилдаан болгож, ингиж далд хуралдаан зарлаж, ингиж зарим нь хаяад гарч яхад үлдэж байгаа, бүтэн өдөр сууж байгаад тэр засгийн газрын хуулийг тэгж зөрчиж болохгүй шүү дээ. Бид нарт зарчим байсан юм аа. Би 2009 онд өршөөлийн хууль гаргасан тэнд алдаатай ч юм би, оноотой ч юм би. Тэгээд үнэхээр хэлжсэн. За энэ цаг мөчөөс хойшоо төрийн мөнгө рүү битгий гар дүрээрээ. Авилгалд орооцолдох юм бол ийм хэрэг илэрхий юм бол хатуу хариуцлага тооцсон шүү гэж ингэж хэлээд явуулж ирсэн. Тэгээд эрүүгийн хуулийг шинчилнэ. Эрүүгийн байцаан шийдэх хуулийг шинчилнэ. Одоо зөрчлийн гэж яриад байгаа хуулийг шинчилнэ. Үүнийг шинчилсэний дараа шинэ хуулийнхаа үзэл санаанд тааруулж өнөөдөр хорхиад эдэлж байгаа тэр хүмүүсийг өршөөх асуудлыг нэг удаа авч үзнэ. Ер нь энэ өршөөлийн асуудлыг хэн нэгэн санаачилдаг, засгийн газарч бай, ямар ч хүн бай санаачилдаг биш. Ерөөсө хуулинд нь хийж өгье. Ямар үед нь өршөөхийн, ямар үед нь гаргахын тэрийг шүүхт нь эрхийн өгье. Тэрнийг хууль хяналтын байгууллагад нь өгье. Аль ч төрийн тэргуунд байдаг уучлалдаг үндсэн хуулийн дээр байгаа тэр юм нь төрийн тэргүүндээ байвал байна үү? Ингэж бид нар ярьж ирсэн. Ингэж бид нар зарчим тогтоож ирсэн. Ингэж бид нар авилагчдын гар хөл болсон хууль дээр өршөөлийн хууль гаргана гэж яриаггүй. Тийм хууль оруулж ирсэн ч батлахгүй гэж зарчмаа тогтож ирсэн. Гэтэл өнөөдөр засгийн газар санал оруулаад ирэхэд тэгэж бүр байлгаж засгийн газрыг огцруулна, айлгаж тэр чинь дарамтлаж байгаа шүү дээ. Ян зүрээр дарамтлж би орно, чи гарна. Энэ тэндээс төв дамдуулж, улс дамжуулж, утасдуулж, яриулж, зочид буудалд цуглуулж тэгэж байгаад энэнийг гарга, тэрнийг хас, энэнийг ингэж өгүүлбэрийг бич гэж ингэж оруулж засгийн газар авилгалын хэргийг өршөөхгүй, авилгал авсан хэргийг өршөөхгүй гэж оруулж ирсэн. Саяын хуулиар өршөөнө гэж дарж байгаа. Өршөөхгүй гэдэг нь засгийн газрын бодлого. Би хэлсэн авилгалын хууль гэдэг, өршөөлийн хууль гэдэг бол төрийн бодлого байх ёстой. Тэн дээр зарчим байх ёстой. Энэнийг зарчим гэж байгаа. Ингэж ялгахыг зарчим гэж байгаа. Албан тушаалын гэмт хэргийг өршөөлт хамааруулахгүй гэж орж ирсэн. Бүх зүйл ангиар нь хамааруулсан. Хууль бусаар хөрөнгөчгийг хамааруулахгүй гэсэн хамааруулсан. Төсвийн мөнгө хөрөнгийг зориултын бусаар одоо завшилсныг хамааруулахгүй гэсэн хамааруулсан. Залилан хийхийг хамааруулахгүй гэсэн хамааруулсан. Өөрчилсөн байхгүй юу? Засгийн газар баг хуулиа татаж авна гэж хэлэхэд нь маргалдж байгаа, дарамтлж байгаа, айлгаж байгаа, тэгээ баталж байгаа. Тэрний цаана 8 явж байгаа. Тэрний цаана аимшигтай юм явж байгаа. Гүй танаа тэр хүн сулрах гээд байгаа шүү дээ. Манай энэ сулрах гээд байгаа. Танаа намдч ашигтай, манаа намдч ашигтай. Манай фракцт ашигтай, чиний фракцт ашигтай. Чиний тэрэнд ашигтай. Чи яасан хүн чанаргүй юм бэ? Тэр чинь байгаад байна. Чи яагаад дэмжидгүй энэнийг? Хүн л болсон хойно тэр зүрх сэтгэл рүү дайрчиж энэнийг гаргаж байгаа. Ийм юмыг төвчээд, ийм юмыг бид нар Монголын төрийн босгон дээгүүр өнгөрөөж болох уу? Ингэж барьцаалж гаргаж. Чиний энэ ажлыг чинь явуулахгүй. Тэгэхгүй бол чиний асуудлыг маргааш ингэж тавина. Монголын төрийн нэрийг даанч бодсонгүй дээ. Монгол улсын нэрийг даанч бодсонгүй дээ. Энэ засаг төрийг ингэж барьцаалж, ингэж бужигнуулж байх та. Өөрийнхөө тэр нэг нүүрний арсны чинээч бодсонгүй дээ. Өөрийнхөө нэрний чинээч бодсонгүй дээ. Бодохгүй байгаа. Ийм учраас энэнийг зогсоож байгаа. Энэнийг би аюул гэж нэрлэж байгаа. Энэнийг би аюул гэж нэрлэж байгаа. Сайн юм би Монгол улсад. Сайн хийж байгаа юм би. Монголын төр сайн юм би. Тэр хүн чинь, тэр улсууд чинь надад татвар төлөхгүй бол, ийм мөнгө өгөхгүй бол, ийм бизнесийг надад өгөхгүй бол гэж
Энэ авилгалын энэ өршөөлийн хууль чинь зөвхөн өршөөлийн хууль биш ээ. Энэ чинь авилгалын бизнесийн хууль болгож хувирах гэж оролцсон ш надвалж. Та бүхэн бодож иж магадгүй алдаж эндсэн одоо жишээлбэл нэг жижиг танхаа гэж байдаг ярьдаг да. Нэг жижигээр нэг залуучууд нэг дарваад алдсан байдаг. Зарим судлаачд хэлж дээ надад тэр ороогүй байна штэ гэж. Бүхэл үед өршөөлийн хуульд ордог байсан тэр ороогүй байна. Борчуудын хүүхдийн алдсан хэрэг ороогүй байна штэ. Наадвал чинь худлаа хилцсэн байна гэж. Та бүхэн бодож иж магадгүй авилгалын хууль батлагдлаа гэд биш өршөөлийн хууль батлагдлаа гэд 2-3 хоногийн өмнө ярьсан. Өнөөдөр над руу үнэнхээр юу нь болж байгаа? Имиж л байгаа байхгүй, айж л байгаа. Ерөнхийлөгч рүү явуулвал тэр заалтууд дээр хориг тавих гэж байна. Өнөөдөр болтол эцсийн найруулгын сонсоогүй гэдэг нэрээр барьж байгаа шүү дээ. Их хурл. Хүмүүс бодоод байгаа өршөөлийн хууль батлагчлаа 5 хоног байдгийн гинлээ хугацаанд дуусч байгаа юм биш үстэй. Тийм биш ээ. Эцсийн найруулгаа сонсоод Монгол улсын хууль гээд тэгээд гар хөлийн үсгэн зурагдаад манай тамгын газар ирээд ирсэн тэр цагаас нь хойш 5 хоногийг тоолдгийг. Тэ 50 байж болно. Тийм шудраг бус, тийм заалтууд, тийм заалттай хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй. Алхуулахгүй. Иймэрхүү байдлаар Монголын төрийг барьцаалж ингэж ажиллаж болохгүй. Авилгалтай тэмцэнэ гэдэг хэцүү ажил юм л да. Та нарын нүрийг улаалгаж байгаа. Хүний эрх чөлөө шүү дээ. Хүний эрх, тийм ээ, хүний эрх. Авилгач ч эрхтэй, тэр хүүхэд ч эрхтэй, энэ жирийн иргэн ч эрхтэй адилхан, хуулийн өмнө бүгдээр адилхан. Хуулийн өмнө бүгд адилхан шүү дээ гэж улаалгаад байгаа. Чи барьж хорлоол гэж улаалгаад байгаа. Чи шүүх гэж гэн гэж улаалгаад байгаа. Чи яллах гэж гэн гэж улаалгаад байгаа. Хэцүү байдалд оруулж байгаа. Энэ юмыг яаж дундуур нь зааглах вэ? Чи ийм хуулийг зөрчсөн байна. Хууль бол хууль. Энэ хуулийг чамд хэрэглэх гэж байна. Ардчил, үхлээ, хатлаа, өлслөө, цангалаа гарч ирээд хамгийн мундаг телевизийнх нь, хамгийн одоо сайн гэж үздэг сурвалжлагчийн өмнө гарч ирээд чиний нүүр л ус цацж байгаа. Би ийм хэрэг хийгээгүй, ийм буян хийж явсан чинь намайг бариад авлаа. Би ч мөн хэлмэгдэж үхэх шахлаа шүү дээ. Үгүй ёстой балалдсан байна энэ хууль хяналтынхан. Энэ хууль хяналтын гэдэг дотор бор зүрхээр шудраг явъя гэж, судраг зүтгэе гэж Монголын төр тангаралаад явж байгаа олон мянган хүн байгаа. Тэр нэрийн дор бүгд рүү нь ус цацж байгаа. Тэр гэр бүлийнх нь, тэр бүх хүмүүс рүү ус цацж байгаа. Тэгээд өмнө чин гарч ирээ суун да. Тэгээд өөрийгөө хамгаална. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Авилгач ч өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хүүхэд ч өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Эмэгтэй хүн ч өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Жирийн иргэн, тэр борчуудын хүүхэд ч өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Эрхтэй. Тий. Гэхдээ авилгач өөрийгөө хамгаалуулах илүү эрхтэй болчиход байгаа. Ягаад гэвэл мөнгөтэй. Хэдэн тэрбумаар нь цацдаг. Өөрийн биеийг аваад ороход мөнгө нь үлдчихдэг байхгүй. Тэгээ мөнгө нь үлдчихэж байгаа учраас тэн дээр нь суурилсан сүлжээ, тэрэн дээр нь суурилсан гутаах үйл ажиллагаа, тэрэн дээр нь суурилсан доромжлох үйл ажиллагаа тэр шудраг ёсыг сахиулах гэж байгаа улсууд руу явна. Тэрэн дээр нь суурилсан цагаатгах үйл ажиллагаа, тэрэн дээр нь суурилсан магтах үйл ажиллагаа, тэрэн дээр нь суурилсан тэр битсэн захидлын тараах үйл ажиллагаа, хийсэн нэвтрүүлгийн түгээх үйл ажиллагаа Монголын нийгмээр нэг явдаг юм да. Яах вэ? Ийм байхгүй хүний эрх, үнэн эрхтэй, өөрийгөө өмгөөлөх эрхтэй, би хэрэг хийгээгүй гэж хэлэх эрхтэй. Нотлогтол би хэрэг хийгээгүй гэж ярьж явах эрхтэй, шүүхээр шийтгэл тэгж явах эрхтэй. Гэтэл тэр хүний ард тэр ум төгрөг, тэр нам нь, тэр телевиз нь, тэр сүлжээ нь байгаад байгаа. Ийм учраас эрх чөлөө эмзэг байдаг байхгүй. Ийм учраас заримдаа ардчил гэдэг юм арчаагүй мэт санагддаг байхгүй. Ийм учраас л ардчил гэдэг юмд өдөр тутмын арчилгаа хэрэгтэй гэж хэлээд байгаа. Тэр арчилгаа нь энд аюул болж байгаа тэр авилгалтай тэмцгийг л хэлж байгаа. Түүнээс биш нэг алчуур аваад ардчил гэдэг үсэг арчаа зогсоод ийн гэсэн үг биш. Үүнийг ялгаж салгахыг бодлого гэж хэлж байгаа. Бодлого гэж хүн ярьдаг. Би бол доторхыг ярьдаг. Би бол утгыг ойлгох гэж оролддог юм үгүй. Хэлж байгаа тэр бодлогынхаа. Бодлого гэдэг бол ийм зүйлийг ялгаж салгахыг, хар цагааныг ялгаж салгахыг бодлого гэж хэлж байгаа. Энэ бодлого тэр өршөөлийн хуулинд туссан байх ёстой. Хамгийн ноцтой юм нь чи мэдсээр байж, чи бүр тэр хуулийг зөрчихгүй үүрэгтэй байж, бүр чи тэр мөнгийг авахгүй, тэр мөнгө төгрөг, тэр бүх юмнаас нэг төгрөг хомслохгүй үүрэгтэй байж чи мэдсээр байж хомсолсан.
Чи мэдсээр байж хуулийн дээгүүр гიშгсэн. Чи мэдсээр байж би шоронд явсан ч намайг бариад явсан ч тэр их хурлд сууж байгаа тэр бүлэглэл намайг татаж авнаа, намайг гарганаа, миний төлөө тэмцэнэ, хууль санаачилнаа гэж мэдсээр байж чи хууль зөрчсөн. Эннийг хүндрүүлэх гэмт хэрэг гэж үздэг. Эннийг хүндрүүлж ялалдгийг. Ингэж хүндрүүлж ялалсан болвол өршөөдөггүй маа. Үүнийг бодлого гэдгийг. Аль ч оронд байдаг юм да. Би хүний эрхийг хүнддэг, би хүний эрхийн төлөө байдаг. Бүр тангараг өргөж, би төрийн хууль зөрчихгүй, би ард түмний эрх ашигын төлөө, би тэр нийтлэг эрх ашигын төлөө байна гэж тангараг өргөчгөөд тэгээд тэрнийг зөрчиж байгаа юм да. Бүр ард түмэнд очиж та бүхэн бол миний шүтээг. Та бүхэн юу гэж хэлж байна? Шудраг бай гэж байгаа юм уу? Би шудраг байна. Та бүхэн мөнгө битгий завш гэж байгаа юм уу? Би завшихгүй. Та бүхэн албан тушаалын гэмт хэрэгтэй тэмц гэж байгаа юм уу? Би тэмцнэ гэж хэлж ирчээд тэгээд эргэж тэр хэлснээсээ буцаж байгаа. Тэр ард түмний эрх ашигаас, тэр ард түмэнд амлсан амлалтаас буцаж байгаа. Үүнийг өнөөдөр авилгалын антом гэж нэрлэж байгаа. Үүнийг би эдс дотрын ярина гэж нэрлэж байгаа. Түүнээс биш авилгалтаа тэмцэнэ гэж зүгээр үг хэлээд яах вэ? Өнөөдөр авилгачид, өнөөдөр энэ хүмүүс элбэгд орж ийм үг хэлвэ гэдгээс сүнсээ халтал айж байгаа. Өнөөдөр ийш тийшээ мөнгөө цацж байгаа. Өнөөдөр наадуулчин хутгаан хурцлж байгаа. Тэ. Өнөөдөр наадуулчин захиалгаа өгч байгаа. Элбэгийн үг битгий гаргаараа. Тэр дамжуулсан тэр компьютер, тэр юмыг вируслүүлээрэй. Тэрний зогсоогороо гэж хэлж байгаа. Ийм бидний энэ хийж байгаа бузар үйл ажиллагааг гарч ирээд хэлчихвээ гэж тэд нэр үгтлэн айж байгаа. Эдгээр нэг л юмнаас айдаг. Тэр муухай гэмт хэргийн, тэр муухай үүлийн, тэр цагаан нэрээр, ганц нэг нэрээр халахлаад байгаа тэр үүлийн илчлэх вэ. Тэр антомыг гарч ирээд ярьчих вэ гэж л байдгийг. Авилгалын албан тушаалгыг анзааралгүй үлдэнэ гэж байдгүй. Үнэхээр анхаараагүй, үнэхээр анзаараагүй алдаж эндсэн хүнийг өршөөж болно. Авилгач анзаарахгүй авилгач болно гэж байдаггүй байхгүй. Албан тушаалын хэргийг анзаарахгүй үлдэнэ гэж байдаггүй маа. Санхүү мөнгөний хэргийг санамсаргүй үлдэнэ гэж байхгүй. Эннийг л та бүхэн ойлгох ёстой. Эннийг Монголын ард түмэн мэднэ. Эннийг Монголын хуульчид мэднэ. Хамгийн аюултай нь өнөөдөр хамгийн том авилгачаасаа дараа үеийнх нь авилгачд нь суралцж шít. Ааха, телевизтэй байх ёстой юм байна. Сонинтой байх ёстой юм байна. Үнэн худал нам байгуулах ёстой юм байна. Хэдэн хүн гишүүн гэж оруулах хэрэгтэй юм байна. Тэднэрээ юм яриулах ёстой юм байна. Тэднэрээ хамгаалуулах ёстой юм байна. Тэднэрээ явж байгаа төрийн бодлого тэр бүхэн лөө дайруулах ёстой юм байна. Ингэж гардыг юм байна шүү дээ. Ингэж хуулиас зүхтэж болдго юм байна шүү дээ. Хамгийн аюултай, хамгийн муу жишг нь энд л байна. Би энэнийг муу, би ийм зүйлийг бол үзэж чадахгүй. Улсын их хурлд сонгогдох хэрэгтэй юм байна. Бүрэн эрх гэдгээр л орж авах юм бол болох юм байна. Наадуул чинь бүр хуулиндаа хийсэн шүү дээ. Авилгалын хэрэг гэдэг тэгж одоо яг нөгөө юу вэ байран дээр одоо нотлох баримттайгаар баригдуул гэж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь нотлох баримттайгаа баригдсан хэдэн авилгач байна Монголд? Нотлох баримттайгаа баригддаг хэдэн албан тушаалын гэмт хэрэгтэн байна? Нууж хийдэг наадхай чинь, хааж хийдэг, дамжуулж хийдэг, тэв давуулж хийдэг. Улс дамжуулж хийдэг, бүлэглэл дамжуулж хийдэг. Тийм үгний ард өнөөдөр өөрсдийгөө хувигласан байна. Тийм улсууд нь, тийм эрх ашиг нь олон болчиход байна. Ийм муу жишгийг цаашаа явуулж болохгүй. Ингэх юм бол Монголын төрд оройтноо. Эннийг л Монголын төрд учирж байгаа аюул гэж байгаа. Эннийг л Монголын төрд гадны дайснаас илүүтэй дотоодын ийм бүлэглэл, дотоодын ийм явцуу эрх ашиг, дотоодын ийм хууль бус эрх ашиг Монголын төрд, Монголын ард түмэнд аюул учруулж байна гэж яриад байдгийн учир нь эндээ байгаа. Эннийг задлж ярих хэрэгтэй, эннийг нээж ярих хэрэгтэй. Зөвлөгөө өгөхөөр ирлээ гэж. Шүүхээр ялтан, шүүхээр чи гэмт хэрэгтэн гэдэг нь шийдэгдсэн хүн өнөөдөр зөвлөгөө өгөхөөр ирлээ. Хэрэгтэй бол өгье. Гэхдээ тэрний оронд залуу үе дэмжилдэ энэ намууд. Тэрний оронд тэр залуу шин санаануудыг дэмжилдэ. Монголын нийгэмд энэ улс төр тулгамдж байгаа, төр тулгамдж байгаа шин санаанууд, асуудлыг шийднэ гэсэн шин санаанууд зөндөө байна шүү дээ. Наадуул чинь өршөөлийн хууль батлагтаа хориг ирнэ гэдгийг мэдсээр байж хийсэн. Өнөөдөр тэр хүний тэгшэрх, өнөөдөр тэр бүх юмар дайрч байна. Өнөөдөр та бүхэн лүү дайрч байна. Өнөөдөр манай хууль хяналтын байгууллагын ахмадууд нүдэндээ нулимстаа над руу уцсаж байна. Энэ олон жил зүтгэсэн зүтгэл алга боллоо да. Яах вэ? Өнөөдөр биднийг нуглах гэж оролдож байна шүү дээ. Өнөөдөр биднийг хуглах гэж оролдож байна. Аргагүй байдалд оруулах гэж оролдож байна. Бид олон хэрэг өршөөж байгаа.
Бид олон хүн өршөөж байгаа. Бид олон гэмт хэрэг өршөөхгүй байгаа гэдээ бас гарч ярьж байгаа. Зүйл ангээр нь бишээ, зарчим барьж өршөөдөг юм а гэж би хэлээд байна шүү дээ. Насан туршаагүй, энэ бол зарчим. Анх удаа, энэ бол зарчим. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, энэ бол зарчим. Зүйл анги барьж хаадаг байхгүй юу? Авилгал авсан бол хаана? Албан тушаалын гэмт хэргийг хаана? Өнөөдөр энэнийг сонсоод, хориг ирж магадгүй гэдгийг сонсоод ёстой бүгдийг хийж байна. Бол ч нөгөө хаалтын гэрээгээ хийж байна. Зарим хүний тухай юм гардаггүй шүү дээ. Өнөөдөр ажилдаа үйлдвэрийн 500 ажилтнанд түүний 100 хүн конторт ажилдаг байхад 2 давхар одоо үүрэг өгсөн байна. За чи гарсан бүх юмн дээр магтсан сэтгэгдэл бич, тэрлүү дайрсан сэтгэгдэл бич. Та нар руу тэгж байгаа. 2 давхар салинжуулаад ажилуулж байгаа. Өнөөдөр тэгтлэн нийгмийн толгойг угааж шít. Чи тэгж дайраарэ. Чи ингэж дайраарэ. Чи энэ лүүн дайраарэ. Чи энэ эвлүүлсэн зургийг явуулаарай. Чи энэ видеог хэвлээд өгөөрэй. Цацаад өгөөрэй. Энэ технологи, энэ мэдээллийн технологийн сайхан зөв юм л да. Өнөөдөр зарим хүн яаж бие үнэлэхэл бодож байгаа. Ирэх сонгуульд би танаа намтаа орох уу, би танаа намтаа орох уу? Одоо шийднэ. Гэхдээ чи энэ хоргийг хүлээж авах уугүй юу? Тэр элбэгдэрж яриад байгаа. Тийм л юм ярьж байгаа шүү дээ. Монгол улсын хөгжил ярьж ирсэн гэж бодож байна уу та бүхэн? Монгол улсын хөгжил ярьж явж байна гэж бодож байна. Ийм зүйлийн өөдөөс бид үгүй гэж хэлж чаддаг байх ёстой. Энэ үгийг хэлснийхаа төлөө ад болох, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалаад ад болох энэ байдгал зүйл. Энэ бол хугацаатай юм уу? Монголын ард түмний эрх ашиг бол мөнгө. Авилгачдын эрх ашиг бол авилгачдаар нь дуусна. Тэр мөнгө нь дуусахад дуусна. Тэр авилгачдын эрх ашиг бол тэр хүнээр хэмжигдэнэ. Шудраг ёсны эрх ашиг бол Монголын төрийн оршин тогтнохоор хэмжигдэнэ. Олон зуун жилээр хэмжигдэн шүү. Бид энэ хэлхээсэн дотор бид муу юм оруулж өгөх үүрэггүй. Бид энэнийг сайнаар авч гарахын төлөө бид зүтгэх ёстой. Монголын төр үлдэнэ. Би тэгж боддог. Шудраг ёсны төлөө тэмцэл үлдэнэ. Өнөөдөр энэ улс төр нийгмийн амьдралын төлөө зүтгэе гэж явж байгаа тэр хүмүүсийн юм үлдэнэ. Энэ авилгалтай тэмцэнэ гэдэг хэцүү. Мөнгөгүйгээр чинь, цалин чинь хүрэхгүй байгаагаар, чамааг байргүй байгаагаар чинь, чамааг зээлтэй байгаагаар чинь далимдуулдаг. Тийм учраас Монголын хэдхэн шүүгчдийн цалин нэг 2 дахин нэмээ л дээ гэж би хэлээд байсан. Тийм учраас араас нь дагуулад энэ прокурорын асуудлыг энэ жилийн эх жилийн төсөвт тусгая гэж хэлээд байгаа юм. Хууль сахиулах гэж хууль манад зогсож байгаа хүнээс нөгөө шүүж байгаа хүнээсээ, нөгөө ялж байгаа хүнээсээ утасны нэгж гуйцсан явж ивэл яах вэ? Тэ? Айлын тоогоор өнгөж явж ивэл яах вэ? Өмсөж байгаа хувцснаасаа сууж байгаа байрнаасаа ичиж явбал яах вэ? Авч байгаа цалин аманд нь ч шаанч хүрэхгүй байвал яах вэ? Тийм хүнээс чи шудрагс сахиулаад орхио. Тийм хүнээс саяын миний ярьж байгаа тэр бүлгэллийн эсрэг тэмцээд орхио гэж шаардаж болох уу? Салингийн чинь 2 дахин нэмж, 3 дахин нэмж. Үнэхээр Монголд мөнгө байдаг бол энэ шүүгч нартаа, энэ прокуроруудаа нэг тийм хүний гар харахгүйгээр амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөөд шудраг ёсыг шаардж явах хэрэгтэй. Өгөөд шаардах хэрэгтэй. Өгөхөд тэр хариуцлага давхар явдгийг. Бид нар та бүхэнд Монголын төр та бүхэнд мөнгө өгч байгаа юм биш, та бүхэнд хариуцлага өгч байгаа байхгүй. Өдөр нь эргээл шаардна. Чи надаас 3 дахин өндөр цалин авч байгаа шүү дээ. Чи яагаад ийм юмд орооцолж байгаа юм бэ? Би чиний мөнгийг төлж байгаа. Тэр татвар төлөгчд, тэр жирийн ард иргэд. Миний хүүхэд чиний цалин төлдөг юм а. Чиний машины бензинийг хийж байгаа. Чи яаж байгаа юм бэ гэж ингэж асуудаг болдго юм л да. Тэгэхээр хүмүүс ер нь ганцхан найдвар Монголд байгаа гэж би боддог. Энэ бол ард түмэн. Энэ бол олон нийт. Өнөөдөр магадгүй өршөөлийн хуулийг зогсоох ганц найдвар бол ерөнхийлөгчийн хориг гэж олон хүн ярьж явах шиг байна. Тийм байж магадгүй. Гэхдээ улс төрчид, энэ улс төр цуугаа улсууд өөрсдийнхөө нэр төр муу болох вэ гэдгээс ичдэг, зовдөг. Тэднийг ичээх хэрэгтэй. Тэднийг гიშгэх газаргүй болох ёстой байхгүй. Ингэж хуувлдаж өршөөлийн хууль баталж байгаа. Энэний төлөө санал өгж байгаа. Тэр авилгачийг өршөөнө гэж хэлээд тэр ядуу ардын хүүхдийн ард нуугаад конофтараад сууж байгаа. Тийм өгүүлбэр бичээд сууж байгаа. Хуульчийг гიშгэх газаргүй болох ёстой. Тийм хууль тогтоогчийг ичээх хэрэгтэй.
Хүмүүс тал талд нь гарч бид нар нийгэмд амьдарч байгаа. Хүн бүхэн алхах гიშгэх хүртэн шоолоод, ичээгээд, дайраад хэлсэн үг бүгэн дээр нь эргүүлж хэлээд байхад наадуур чин хэлтэй амтаа учраас одоо гараад тэгж хэлнэ. Элбэгд орж ингэж хэлсэн. Энэ нь буруу, тэр нь буруу. Өөрөө тийм, энэ нь тийм, тэр нь ийм гэл. Бүх талаар дайрна. Гэхдээ тийм биш ээ чи өөрөө гэж өөдөөс нь хэлж чаддаг. Тийм л болох ёстой. Тийм учраас ганц найдвар бол олон түмний жигшил байгаа. Ганц найдвар бол олон түмний зэвүүцэл байгаа. Ганц найдвар бол олон түмний тэмцэл байгаа. Ганц найдвар бол олон түмний шудраг ёсны төлөө эв нэгдэл байгаамаа. Эннийг бий болгох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд тэр авилгалын эдэс дотортой холбоотой юмыг ярих хэрэгтэй байна. Ийм учраас өнөөдөр Монголд улс төрийн намыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас би тийм хууль санаачилж байгаа. Ийм учраас Монгол төрийн албыг өнөөдөр байгаа энэ байдлаас нь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Энэ улс төрчдийн дурын гарын шүүс болгож болохгүй. Дурын улс төрчийн, авилагч улс төрчийн, ёс зүйгүй улс төрчийн гарын шүүс болгож болохгүй Монголын төрийн албыг хамгаалах ёстой. Тэр хуулийг гаргах ёстой. Өнөөдөр өршөөлийн хууль гаргаа сууж байхаар ээлж тус чуулган зарлаад тэр улс төрийн намын хуулийг л батлах байсан. Тэр төрийн албаны хуулийг батлах байсан. Би та бүхэнд нэг зүйл хэлье. Тэр төрийн албаны хуулийг, тэр улс төрийн намын хуулийг, тэр сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хуулийг батлаад, яг оруулснаар нь батлаад өгч. Оруулснаар нь битгий үгсгөө өчлөө. Оруулснаар нь дэмжээд өгөө их хурл. Тэгэх юм бол би оруулснаар нь би хариуцлага хүлээе. Монгол улсын ерөнхийлөгч би хариуцлага хүлээе. Би санаачилж оруулсан. Би тэрнийг оруулж байгаа. Би тэр тогтолцоог бий болгох гэж явж байгаа. Тэр нь буруу ажил бол надтай хариуцлага тооцоо. Саяын засгийн газрын хуулинд нөгөө засгийн газрын өршөөлийн хууль өргөн барилаа гэдэг шиг тэгээд дотор нь хулгайн баахан заалт оруулдаг шиг юм хийгээд ийм хууль гаргалаа гэвэл болохгүй л. Чи оруулснаар нь баталж байгаа. Чи тэр үндсэн үзэл санааг нь дэмжиж баталж байгаа. Би түрүүн хэлсэн бид нар 25 жилийн өмнө хүн Монгол хүнийг Монголын төрд сонгох гэж өрсөлдүүл сонгох гэж тэр бидний мөрөөдөл байлаа. Өнөөдөр тэнд орцсон байгаа зарим нэг хууль бус ашиг сонирхолтой, зарим нэг түүгээрээ дамжуулж бизнес хийдэг, мөнгө хийдэг, нэр төр хийх гэж оролддог тийм этгээдүүдийг тэндээс татаж гаргах хэрэгтэй байна. Над шиг 21 жилийн өмнө над шиг тэгээ гараад явах улс төрч өнөөдөр алга байна. Тийм улсын их хурлын гишүүн алга байна. Гараад явах хэрэгтэй. Явахгүй байна. Тийм учраас татаж гаргая. Тийм учраас огцруулъя. Тийм учраас ард түмэн гарын үсэг цуглуулъя гэж байгаа. Тийм учраас ёс зүйн хариуцлагатай болгоё гэж байгаа. Тийм учраас улс төрийн хариуцлагатай болгоё гэж байгаа. Тийм учраас захиргааны шийтгэл ногдуулъя гэж байгаа. Тийм учраас эрүүгийн шийтгэл ногдуулъя гэж байгаа. Тийм учраас тэр хэрэг нь илэрх юм бол ерөнхий прокурор асуудал тавиад оруулаад татдаг болгоё гэж байгаа. Тийм хүнийг нэр дэвшүүлдэггүй бай гэж байгаа. Тийм хуулийг би тэр хариуцлага тооцох хуулинд хийж өгсөн. Тийм зохицуултыг. Үнэхээр чи шудраг ёсны төлөө байгаа юм бол өнөөдөр тэр хуулийг л батлаад гаргаж. Үнэхээр тэр шудраг ёс гэдэг нэртэй тэр шудраг бусын эвсэл бишэл юм болвол тэр хуулийг батлаад гаргаж. Тэр хуулийн дээр гарын үсэг зураатах. Тэр намын дарга, тэр удирдлага, тэр хуульчид өнөөдөр гарч ирээд зэрэгцэд зогсож байгаа. 7-8-аараа зэрэгцэд зогсож байгаа мэдэгдэл хийдэг юм байна лээ. Энэ хуулийг гаргана гэд мэдэгдэл хийгээд орхив. Тэгвэл би бас нэг болж байна. Монголын төр цэвэршгэндээ итгэл байна гэж ингэж хэлэх гээд байгаа. Энэ зүйлийг өнөөдөр би хэлэх гэсэн. Ийм юм хэлэх гэж бид нар хэцүү ажил хийж байгаа. Эннийгээ бид нар хэлэх гэж өнөөдөр энэ цугласан гэж ингэж бодож байгаа. Тийм учраас миний түрүүчийн хэлсэн нэг л шийдэл байна. Зүгээр л чи тэнд аюул тарихаасаа өмнө Монголын төрийг аюулд оруулахаас өмнө гар. Дахиж битгий улсын их хурлд нэр дэвш. Одоо гараад мэдэгдэл хийлдэ. Тийм л шудраг юм бол зүгээр л гараад чи мэдэгдэл хийч. Чиний тухай ярьж байгаа, хэний тухай ярьж байгааг наадуул чи маш сайн мэднэ. Тэр бүлэглэл, тэр фракцийн удирдлага, тэр ажил явуулдаг, тэр хуулиудын зохион байгуулдаг, тэр мессеж явуулдаг, тэр ард талдан зохион байгуулдаг, тэр бүх мөнгийг төлдөг, тэр зээл аваад талын тэр муухай сүлжээндээ зарцуулдаг, тийм муу аргаар ажил хийдэг. Тийм муу аргаар тэр хөтөлбөр, тэр одоо тэр нэвтрүүлэг хийдэг, дайрдаг. Хүний зүрх сэтгэлийг үхүүлэхийн төлөө, Монголын зүрх сэтгэлийг үхүүлэхийн төлөө дайрдаг тэр улсууд өөрсдөө сайн мэдж байгаа. Дахиж битгий улсын их хурлд нэр дэвш. Дахиж битгий улс төрийн албан тушаал хашаа. Дахиж битгий тийм юмны үнэрээр ордон дотор эргэлдээ. Эргэлдэхгүй. Тэрнийг л хэлж. Дахиж тийм халдшгүй дархан эрхийн дор орно гэж тэгж одоо зүтгэ. Үнэхээр зовж байгаа юм бол хэлмэгдэж байгаа юм бол зовн юу гэж тэнд суугаад байгаа юм бэ? Хэлмэгдэн юу гэж суугаад байгаа юм бэ? Зүгээр л гараад яв. Болоо. Энэ л шийдэл байна.
Нэг бол тэгж гаргаж явуулдаг замын чин засах дээр хариуцлага тооцох хуулийг мань л батлаад өг. Энэнийг л хэлж байгаа. Үнэхээр Монголын төрд бодлого тодорхойлох тэр Монголын төрийн гэр дотор бодлого тодорхойлох гэр дотор байтугай гэрийн босгонд ойртуулмааргүй тийм улсууд байгаамаа. Тийм нэр бүхий улсууд байгаа. Босгонд нь байтугай босгоныхын шороонд нь ойртуулмааргүй тийм улсууд байгаа. Би өнөөдөр Монголын төрийн тэр бар тамгыг барьж байгаагийн хөвд өнөөдөр энэ үгийг ард түмнээ төлөөлж хэлэх хэрэгтэй. Болохгүй энэ дээр нь зогсё. Ийм хууль гаргаад, ийм юм гаргаад явж иж болохгүй. Гэтэ би өнөөдөр хууль хяналтын байгууллага, өнөөдөр ялангуяа прокурорын байгууллагын хүмүүс тандаж 3 зүйл хэлэх гэсэн. Та нар тийм дутагдaltaгүй, та нар тийм бүх юм сайн байгаа юм биш. Энэ хууль хяналтын байгууллага, энэ авилгалтаа тэмцэж байгаа энэ байгууллагууд энэ дотор анхаарах 3 асуудал байгаа. Юуны өмнө анхаарах 3 асуудал байгаа. Тэ. Нэгдүгээр тэр хүнийг олон хоногоор барьж хордог. Тэр саатуулдаг. Хүнийг хорж гэмтгэх илрүүлэх гэж оролддог тэр Вишинскийн аргаасаа татгалзал да. Монгол улс хүний эрхтэй эдэлдэг болсон юм аа. Түүнийг тэр гадуур явж байхад нотлохын төлөө тэр ур чадвараа гаргаж тэр хуулийн байгууллагууд зүтгэж тэр явуул да. Хүн хорно гэдэг бол хамгийн сүүлчийн авах арга хэмжээ байг л дээ. Хамгийн түрүүчийн биш ээ. Хамгийн сүүлчийн авах арга хэмжээ байх ёстой. Эннийг анхаарах ёстой. Үүгээр чин далимдуулаад өнөөдөр та бүхний ажил үйлсийг харлуулж байна. Дээрээс нь энэ авилгалын, энэ албан тушаалын, энэ төрд бугалсан, бугссан энэ болохгүй байгаа зүйлийн аюул хор холбогдлыг ойлгуулах хэрэгтэй байна. Энэ ажлаа энэ авилгалтаа тэмцэж байгаа газрууд, энд ажиллаж байгаа хүмүүс сайн хийж чадахгүй байна. Эннийгээ сая миний ярьсан шиг ингэж задалж ямар хортой, ямар холбогдолтой, ямар байдлаар ийм аюул үүсдгийг хэлэхгүй байгаамаа. 3 дахь юм нь албан тушаалтаа би прокурор болсон, би шүүгч болсон, би тийм юмны мөрдөн байцаагч, ийм газрын мөрдөн байцаагч гэдэг үнэмлэхийн нэрээр, албан тушаалын нэрээр хүн дээрлэгдэг, хүн доромжилдог, хүн дарамталдаг энэ юма болил доо. Эннийгээ зогсоол доо. Би эннийгээ зогсоо гэж зөндөө хэлсэн шүү дээ. Сайн ажил үүргээ хэрэгжүүлээд явж байгаа прокурор би. Энэ дүрм товцыг зөв өмсөд, зөв үйлдэл явж байгаа прокурор би. Чиний хийж байгаа ажил өнөөдөр олон түмэн мдээгүй, муу ажил хийж байгаа бол мдээгүй ч байгаа гэсэн цаанаа бүртгэгдэж байдаг юм аа. Тэр чин гай болж, тэр чин лай болж өөр дээр чин ирдэг байхгүй. Битгээд ийм юм хий. Энэ цаг мөчөөс Монголын төр зүтгэн гэдэг бол буян хийж байгаа ажил. Ард түмнийхэн төлөө хийж чадахгүй байгаа, хэлж чадахгүй байгаа үгийг хэлж, хийж чадахгүй байгаа ажлыг хийлгэхийн тулд зүтгэж байгаа тийм хэцүү ажил байхгүй. Тэр хэцүү ажлаа хий. Гэхдээ энд асуудал байгаа. Барьж хорихгүй удаан хориод байна л гэж байгаа. Гаргаа тавихаар яадгүй үгсэн хөвөлддөг. Гаргаа тавихаар яадгүй нөгөө өмгөөлөгч, нөгөө баахан өмгөөлөгч аваад, баахан телевизээр яваад, баахан өөрийгөө рекламддаг, баахан өөрийгөө сурталчилдаг, баахан өөрийнхөө хэлмэгдлийг ярьдаг, оргон зайлдаг. Нөгөө хамсан үгссэн улсуудаа оргон зайлуулдаг, бүгдийг нь явуулдаг. Прокурорын өмнө, хуулийн өмнө, шүүхийн өмнө юу гэж ярих уу гэдгээ бүгдийг нь үгсдэг. Зарим үед хорих хэрэг гардаг. Гэхдээ энэнийг тэр шинэ хуулиндаа их тодорхой зааж өгөх хэрэгтэй. Зовлон байгаа шүү дээ. Ийм юмыг зохицуулж, ийм юмыг харж, ийм юмны тэр хутганы иршиг тэр юмны дундуур зөв явахыг л одоо төрийн ажил гэдгийг шүү дээ. Түүнээс биш төрийн ажлыг бүдүүн баргаар зүгээр таамгаар хийдэг ажил биш. Хоёрт нь тэр гарч ирээд авилгач өнөөдөр тэр соён гэгэрүүлэх ажиллал гэж байна. Энэ авилгалтаа тэмцэх газар соён гэгэрүүлэх ажиллаа хий. Энэ хууль хяналтын соён гэгэрүүлэх ажиллаа хий. Авилгалын бузар булааг яар. Энэ ажилд чинь зориулаад 500 сая төгрөг төрөөс тавьж өгч яхад нөгөө авилгачийн авилгалд авсан мөнгө нь 5 тэрбум төгрөг байхгүй юу? Соён гэгэрүүлэх ажил бүхэл бүтэн хууль хяналтын байгууллагад тэрбум төгрөг тавьж яхад нөгөө нэг авилгачдын халаасанд 10 тэрбум төгрөг цацж шүү дээ. Өнөөдөр соён гэгэрүүлэх гээд юм ярих гээд мөнгө цацхад энэ явж байгаа хэргийн одоо хэргийг ярьлаа. Энэ инглээ гэд дарамтлж байгаа. Та нар руу байнгын тийм дарамт ирдэг. Тэр дарамтлж байгаа, тэр явж байгаа хүмүүс хэдэн тэрбумаар нь цацж байна. Энд хэдэн 10 сая төгрөгийн төсөв байгаа. Зовлон бий. Энэнийг ойлгох хэрэгтэй. Гэвч энэ зовлонтой ажлыг аль болох зөв талаас нь хийх хэрэгтэй. Энэ ажлыг та бүхний хийгээч гэж ингэж л би хэлэх гэсэн. Авилгалтаа тэмцэх. За алга ташуулныг сайн ташч. Тэ. Үнэхээр манай хууль хяналтын байгууллагын энэ хууль шударгасыг сахиулах гэж байгаа
Энэ хүмүүс бол хулгайтай тэмцэх гэж, авилгалтай тэмцэх гэж, хууль зөрчиж байгаа юмтай тэмцэх гэж үссээ зулгааж яваа да. Би түрүүн хэлсэн. Монголын нэрийг аятайхан авч гарах гэж, Монголын хууль байдгийг үзүүлэх гэж чэжнийхаа махыг барж яваа. Гэтэл зарим авилгач өнөөдөр салхилах гэж Монголд ирдэг юм байна. Би салхилах гэж ирлээ. Би нэг тийм төрийн ордон бол хүн салхилээд байдаг газар биш гэж бодож байгаа. Тэ. Салхиа санаад хүний нутагт хэвтээдэ гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хүний газрын тансаг өндөр үнэтэй байшинд очиод хэвтээдэ гэж хэн ч хэлээгүй. Тэр авилгач тэр хамсаатнуудаа аваад ирээ. Тэр авилгалаар зүхтаалгасан тэр олон зуун сая төгрөгөө аваад ир. Тэр олон тэрбум төгрөгөө, тэр олон сая доллар аваад ир. Тэр хамсаатан болгоод гаргаа зүхтаалгацсан байгаа дүүгээ авчир салхилуул. Дүүтэйгээ ирээ салхил, тий. Тэр хамсаатан болгоод хэрэгкийгээ гаргаа явуулсан байгаа тэр туслахынхаа ахыг аваад ир. Тэгээд хамтдаа салхилцгаа. Тий. Тэр гаргаа зүхтаж яваа тэр хүмүүстэйгээ ирж Монголд салхилээ л да. Заавал тэр хүний нутгаар явж тэр салхихгүй газараар явж тэг зовж яах юм. Монголдоо ирээ сайхан салхил дээ. Тэр хамсаатнуудаа аваад ир. Тэр мөнгөө аваад ирээ. Тэр гаргасан мөнгөө аваад ир. Тэр гадна дотноос дамжуулж тэр авилгалын тэр сүлжээ гар хөл болгочдоо санхүүжүүлдэг тэр мөнгөө ил тод аваад ир. Тэр мөнгөө ил тод гаргачих тэгээд боллоо. Өөр юм шаардаагүй байна. Өөр юм шаардаагүй. Үүнийг шаардаж. Шоронд орлоо гэж орлолддог, намайг гаргаад би ам тавилаа гэж орлоод байдаг. Аимшигтэй том хэрэг нь илэрх гээд, аимшигтэй том сүлжээ нь илэрх гээд. Гадна дотног үйл ажиллагаа яваад ирэхээр л ам тавилаа. Хормоор хэмжигдлээ миний ам гэж орлдог шүү дээ. Яахын тэгж гадагш дотгоч сухтааж. Өнөөдөр хамгийн нэг ноцтон энэ авилгалын мөнгөн дээр, энэ том авилгачдын мөнгөн дээр ажилдаг дахиад нэг ийм авилгач сүлжээ олон улсад бий болсон. Нөгөө гадагшаа гаргасан мөнгөн дээр нөгөө банк нь ажилтдаг. Тэрнийхэн талын хураагаад авчдаг. Нөгөө авилгачийн хадгалуулсан мөнгөн дээр нь хадгалуулсан хүн аваад алга болдог. Та нарын гадагшаа яваад байгаа гадна байгаа тэгээд зүгээр тэгээд хүний нутгийн тэр тоостоо салхилээ суугаад байна гэж бодож байна уу? Тэр мөнгөнийхөө хойноос явж байгаа. Тэр мөнгөнийхөө заримыг нь олж авах гэж л явж байгаа шүү дээ. Тэгжил тэр дүү, тэгжил тэр хань хамсаатнуудаа явуулж байгаа. Тэгдгий. Тэр нь илэрнэ гэж бодож айж байгаа. Тийм учраас чон вороноор гэж нэг өршөөл явуул гарлаач гэдэг юм уу? Нэг барилдаан болж юм ч гэдэг юм уу? Тийм юмар орж ирж хүмүүсийн дунд суусан дөр үзүүлдэг байхгүй. Эх орноо саналаа гэж. Санаад байгаа бол эх орондоо л байл да. Эх орондоо тэр мөнгө төгрөг тэр гаргасан тэр зүйлээ авчирлээ. Бид нар ингэж мөрөөддөг байсан шүү. Энэ хууль хяналтын байгууллагын ажилд амжилт бий. Ямар амжилт бий вэ гэвэл үгүй энэ авилгачийг нэгж болсон авилгачийг бариад шоронд хийх юмсан. Нэгч гисэн авилгачтай хариуцлага тооцох юмсан гэж мөрөөддөг үе байсан юм аа. Өнөөдөр шоронд орсон яллагдсан авилгачийг үгүй нэгч болсон авилгачийг шоронгоос гаргах юмсан гэж ярьдаг боллоо. Өөрчлөлт байгаа биз? Өршөөе гэж ярьдаг боллоо. Өөрчлөлт байгаа биз? Амжилт байгаа шүү. Наадуул чи нэг хорхооссон баавга шиг мөнгө рүү дайрдгаа болсон шүү. Одоо тэр шилэн дансны хууль, тэр сонсголын хууль гарсан. Бас нэг наанта санта болсон. Бас нэг татуурхтаа болсон шүү. Монгол улсын авилгалын индекс 120 байсан 80 дээр өнөөдөр явж байгаа. Бас нэг амжилт гарсан. Бас энд нэг тийм огт амжилтгүй. Огт та бүхний хөдөлмөрийн үр дүн үнэлэгдэхгүй байгаад байгаа юм шээ. Бид нар барьж хорих тухай ярьдаг мөрөөддөг байсан. Өнөөдөр суллах тухай, өршөөх тухай, бүр хууль гаргах тухай ярьдаг боллоо шүү дээ. Авилгал байхгүй бол авилгалын эсрэг хууль байхгүй шүү дээ. Авилгал гэдэг юмн дээр хууль хяналтын саад болоод байгаа юм шээ. Авилгал байхгүй бол авилгалын эсрэг хууль байхгүй, авилгал байхгүй бол авилгалтай тэмцдэг газар байхгүй. Хүмүүс мөрөөддөг байсан авилгалтай тэмцэх газар байгуулах юмсан. Гэхдээ нэг тийм газартаа болох юмсан гэж. Өнөөдөр авилгачийн асуудал нь биш тэр газрын асуудал болж байна. Би муу дутагдaltaй юм байгааг нь би түрүүн хэлсэн. Бид нар сайн хийж чадсан амжилт гэж үзэж байгаа юмаа цаашаа улам цаашаага ахиулаад цаашаа явах хэрэгтэй. Муу болж байгаа юмаа бид нар дараад явах хэрэгтэй. Тэгээ би төгсгөлд нь яаж хэлэх гэж байна гэхээр үнэхээр энэ Монголын эрх ашиг гэдэг бол агуу юмаа. Энэ мөнхөд үргэлжлэнэ. Энэ үргэлжид байна.
Авилгачдын эрх ашиг гэдэг юм бол тэр авилгачаараа тэр эрх ашигаар л хэмжигдэнэ. Би түүнийг түрүүн хэлсэн. Тийм учраас энэ ажиллаж байгаа энэ цаг үедээ бүгдээрээ шудраг зүтгэе. Монголын хуулийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэе. Монголчууд хүний эрхшээлд амьдрахад дургүй болсон байхгүй юу? Тэгж ардчлалыг сонгосон юм. Тэгж эрх чөлөөг сонгосон юм аа. Одоо монголчууд авилгачдынхаа эрхшээлд амьдрах уу? Тийм бодолтой байгаа улсуудад үгүй гэж хэлье. Тийм бодолтой байгаа улсуудад дураа татаа гэж хэлье бүгдээрээ. Зогс гэж хэлье тий. Авилгачид өөрсдийнхөө эрхшээлд төрийн бодлогыг тодорхойлдог болох уу? Тийм бүлэглэл өнөөдөр орж ирж төрийн бодлого тодорхойлдог болох уу? Тийм улсуудад зогс гэж хэлье. Тий. Өөрийн эрхээр хуулийн эрхшээлд л амьдрий. Авилгачдын эрхшээлд биш, хуулийн эрхшээлд амьдрья. Хууль сахиулж амьдрий бүгдээрээ. Тийм учраас би үгээ хэлэхдээ та бүхэн хэцүү ажилдаа би үнэн үг хэлье гэсэн. Үнэн үг гэдэг бол ийм л үг байдаг. Үнэн үг гэдэг бол хэрэгтэй үед хэлдэг хэрэгтэй үгийг үнэн үг хэлдэг. Үнэн үг гэдгийг. Тэ. Өнөөдөр ийм үг Монголын нийгэмд хэрэгтэй байгаа. Ийм урамшуулал энэ авилгалтаа тэмцэж байгаа шудраг ёсыг тогтоохын төлөө, хууль сахиулахын төлөө зүтгэж байгаа шудраг ажилтнуудад ийм үг хэрэгтэй байгаа. Тэдний ажил үйлсийг харлуулж болохгүй, тэдний зүрх сэтгэлийг мохоож болохгүй. Тийм хүмүүсийг мохоож болохгүй. Бидний бие мөнх бишээ. Бидний улс мөнхөө. Би үүнд нь итгэдэг юм аа. Бидний эрх ашиг, Монголын ард түмний эрх ашиг мөнхөө. Энэ харуулд бид нар нэр төртөө зогсох ёстой шүү. Энэнийг би та нарт сануулах гэсэн. Баярлалаа та бүхэнд.